За энэ ажлын хэсэг их одоо хязгаарлагмал хүрээнд ажилласан байна. Тэгээд хамгийн гол нь тэр гүтгэлгийг захиалж байгаа зорилго, шалтгаан иймийг бид нэр авч үзмээр байгаа юм л да. Хэрвээ цаанаас зорилготойгоор захиалсан бол энэ бол эрүүгийн хуулиар шийдэх ёстой. Энэ бол маш том гэмтэрэг. Энийг ялгаж салгамаар байгаа. Энийг санхүүжилт энэ төр нь яаж авагддаг энэ төр одоо судалсан харсан юм байгаа юу. За мэдээлжийг сэтгүүлчид нөгөө мэдээл тараах, хандуурах ийм тохиолдлууд байж болно. Тэр нь тэрийг бол иргэний хуулиараа шийдэж явах ёстой л доо. Энийг бас ялгаж салгаж үзмээр байгаа. Ингэж ажил бол яасан юм бэ гэсэн энэ талаар үтсэн харсан судалсан юм байгаа юу та бүхэн. Ажлын ахлагч Тэмүүжин гишүүний микрофоныг нээ пүрүүдэр гишүүнийг үг хэлэх чагсаалтанд нэмье. Гамбат гишүүний дээр гэмтрэгчтэй гэж ярьж байгаа хоёр зүйл энэ 14 10 дугаар зүйлийг 2-3 2-4 дээр бичигдсэн. Бид ингэж бичиж байгаа. Захиалгаар гүйцэтгэж гэж. Хэн нэгэн мөнгө төлөвлөөд хэн нэгний гүтгэж зорилготой захиалга өгөөд тэр захиалга биелүүлж байгаа бол тэр захиалагч нь бас энэ гэмтэргийн одоо гин буруутай итгэл болж энэ гэмтэртэй татагдаж ирж явах хэвээр. Тэгээд энэ агуулга бол 2-3 дээр орсон бүлэглэж гэж бичсэн. Дахиад 2-4 дээр нь зохион байгуулалттайгаар санхүүжилтийг гаргаад төлөвлөөд олон хүмүүсийг хамааруулад тэгээд санаатаагаар гүтгэж байгаа. Энэ бол энэ төрлийн гүтгэлэг бол нэг талаараа бизнес дээр гарч ирд юм байлээ. Нөгөө талаараа улс төр дээр гарч ирд юм байлээ. Та бүхэн ч гэсэн бүгд анзаарч л байгааз улс төрийн өрсөлдөгчөө намнахын тулд яаж гүтгэлэг зохион байгуулалтаар мөнгө төлөвлөж хуурамчаар мэдээллүүд бэлдэж тэгээд тарааж байгаа гэдэг бүгдээр л харж байгаа. Тэгээ энэ бол дахиад гэмтэрэг гэж үзээд энэ дээр бичсэн байгаа. Сэтгүүлчт юм уу тэр нөгөө мэдээ баримттай холбоотой хэсгүүд бол яагаад гэмтэрэг болохгүй вэ гэдгийг бас энэ тайлбарууд дээр бичсэн байгаа шүү. Юу яагаад гişүүдэд дуудчих чадахгүй. Ажлын хэсгийн гишүүн сайн зэрэг гишүүн хариулъя. Гамбат гишүүн маань зөв юм яриад байна. Тэгэхээр би бас өнөөдөр яг Соронзон мулд гишүүн даргалж байна. Өгөн Цогтбаатар дарга бас хууль засгийн газраас буюу Алтан гэрэл сайдын үед өргөн барьсан хэвлэлийн эрхчлөөний хуулиа ер нь явуулах асуудлаа бас нэг ярмаар байна. Тэгээ сэтгүүлчид бас энэ мэрэгжлийн алдаагаа зас залруулдаг, өөрийн удирдлагын зохицуулт нь ямар байхын, эсвэл хэвлэл мэдээллийн арбитртай байгаад уг асуудлаа ярьдаг байх уу гэдэг энэ олон хувилбар зүйлүүдийг бас нэг ярьж болно. Хоёрдугаар яг Гамбат гишүүний хэлж байгааг би бас давтаад хэлье. Манай хууль зүйн яамнаас хууль зүйн дотоод хэргийн яамны төлөөлөл байна. Энд бид нэр дандаа хувь хүний тухай ярьсан. Цаана улс орны эрх ашиг болоод хуулийн этгээдийн одоо бас асуудлууд хөндөгддөг. Зарим худал мэдээлэл тараах байдлаар хуулийн этгээдийг дампууруулж болж байгаа. Улс орныг одоо гамшиг осолч гэдэг юм уу эсвэл ийм нийгмийн эмх замраагүй байдал руу оруулж болж байгаа. За дээрэс нь одоо бараа материалын үнийн өсийг хөөрөгдүүлж болж байгаа. Эсвэл одоо тэгээ бусад ийм сөрөг үр дагаврыг авчирж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол орхигдсон шүү. Тэгээд Тэмүүжин гишүүн хууль зүйн техникийн хувьд хэлж байна. Бид энийг арай хөндөх болцоогүй. Энэ засгийн газрын үүрэг даалгавар шүү. Энийг битээ мартаараа бас Гамбат дарга гишүүн бас хэлээд байна. Энийг би бас таны зөвөө сантай санал нэг байна гэдгээ бас илэрхийлж байна.